сайн байна уу? Орой мэдрэг. Орой мэдрэг. За хөт хорцтой ихшиг мод холбооны дээр нэгдмэлэг миний Баярлалаа. За та түүхээ хөлийн цаашаа энэ хараа ихтэй бүрээ. За хөлийн цаашаа гэдэг энэ бол хөлийн цаашаа гэсэн юм уу? Олон жилийн өмнө хөлийн цаашаа гэдэг. Тэгээд энэ дээр хөлийн цаашаа гэдэг нь юу вэ? Энэ цаашаа сорхочгүй үгүй. Сорхочгүй бол сони юм байна. Тэгсэн бол одоо эртхэн сорхочтой хөлийн цаашаа гэдэг. Энэ цаашаа гэдэг бол гайхах юм аа. Санаа гэдэг нь бүрээр бичсэн байдаг. Гайхахгүй. Хөлийн цаашаа таны үгүй асуудал хууль маань амьдралын бүх асуудлыг шийдэх тийм зохицуулалт хууль бол байж чадахгүй. Өөрөлдөө хууль гэдэг чинь үнэхээр тодорхой хүрээг хязгаарлагддаг. Хуулийн цохол гэсэн юмс гадуур шиг. Үгүй олон төрлийн тухай асуудлаараа аваад үзэх юм бол хязгаарлагдмал нөгөөх нь хязгаарлагдмал бус юм байна. Өөрөлдөө хязгаарлагдсан. Хуулийн цохол гэсэн эрхзүүн зохицуулалтын хууль одоо хууль дээр байдаг жигтээгүйгээс гадна бүх юм хуулийн цохол хамаарч. Тэгэхээр энэ маань юу гэхээр зохицуулагдсан одоо хэн хэмжээний зохицуулалт байхгүй ийм хэцүү харилцаа байж байгаа. Энэ бол ерөөсөө амьдрал дээр бүх юм энэ дээр хамаарч гэрлийн орчин одоо босоо бүх орчин одоо бүхэл шинжилгээнд энэ маань өөр хамаарч байдаг. Энэ бол бүрэн цаг. Тэгэхээр энэс бол хүмүүс өөрсдөө айж цуглаадаг. Миний хувьд бол ягаад хуулийн цохол хүмүүс бол одоо ингэ гарцгүй болдог юм. Өөрөөр бол тохирсон иргэд ямар ч гарцгүй болдог гурван шатны шүүхийн шийдвэр бариад одоо дэвчүүхэн одоо татгалаа бариад эсвэл прокурорын татгалаа бариад ингэж ирдэг. Энд гарч байдаг. Үнэхээр хохирсон хүмүүс гарцтай. Миний хувьд бол тэр гарцыг зааж авах гэдэг. Одоо энэ хуулийн цаашаа гэж ашиглаж Шүүх хэргийн орчин гэдэг хэрэг хамааралгүй хангахгүй байвал яах вэ? За энэ бол их сонир асуудал. Юу гэвэл хэрэг тухайн одоо хүчилтний хэрэг хамааралтай хамааралгүй гэдэг шүүх одоо тэгэхээр шийдэн гэхдээ энийг анхаарахгүй юм би. Шүүх чиглэлд одоо итгэлийг хэрэгэлдэг. Хэрэг маргааныг шийдээд одоо завсарлсан энэ үед шүүгч маань дотоод итгэлээр нотлохоор нэг үнэлдэг. Тэгэхээр хэрэгт хамааралгүй гэж хэлж байгаа тэр шүүгч маань өөрөө түүний сонирхол өөр босод сонирхол айчиж одоо нотлох баримтыг хэрэг хамааралгүй дүгнэ. Нотлох баримтыг хэрэг хамааралгүй гэж дүгнэн гэж маань шүүгч өөрөө асуудалтай байна гэсэн. Ерөнхийдөө тэр яг дээр хамааргүй. Өөрөлдөө тухайн хүн бол энэ маргаан чинь ийм юмнаас үүсэлтэй маа. Энэ учраас энэ баримтыг гаргая гэдэг нь хэрэггүй. Энэ бол хамааргүй гэдэг. Гэрэн дээр бичигдсэн юм чинь хамааралтай. Гэрэн дээр бичигдэх. Тэгвэл гэрээ байгуулахын тулд хийгдсэн ажлууд хэрэг заавал хамааралтай байдаг. Тийм учраас энэ бол хамааргүй үг хэлж байгаа шүүгч бол хэрэг сонирхолтой байна гэсэн. Энэ сонирхолтой байна. Тэгэхээр хэрэг хамааргүй байгаа одоо шүүгчээс татгалцаас өөр юм байна. Одоо бодлого хүнд ганцхан боломж үү. Хэрэг орж байгаа юм байна. Шүүгчид татгалцах юм байна. Ягаад шүүгч? Ягаад гэвэл өөрийн шаардлагатай баримтыг хамаарч байна. Татгалзах гэж чадсан зүйл. Энэ өөрөө энэ маань юу гэдэг нэг юм байна. Шүүгч хайн төрлийн орчин хэлийг даахгүй. Шүүгч хүнлэг биш үү? Хүнлэгч биш, хариуцлагч биш. Хүнлэгч нь хариуцлагч юм байна. Шүүгч багт хамаагүй. Одоо нэг шүүхийн бэлэг тэмдэг болсон гэдэг өдөө боосон гэдэг кейс барьсан дор хөрөг одоо баримт бичсэн юм байна.
Тэр нүд боон яг гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр одоо хэргийн хоёр талын алийг нь би хахгүй. Түн хуулиараа хэрэгээ шийдэн гэдэг ингээд дийсээрээ болчихж байгаа. А тэгэхээр шүүх бол үгүй энэ хөөрхөн царайтай энэний хүсэлтийг хангах, энэ муухай царайтай энэний хүсэлтийг хангахгүй ч гэсэн. Энэ бол асуудалтай зүйлсээс татгалзах хэрэгтэй. Ганцхан л ирэхгүй, татгалзах ирэхгүй. Өөр ямар ч ирэхгүй баг. Юу гэвэл цус гонд гарах ихгүйгээд тэргээр шийдчихэн. Тэгээд анхан шатны шүүхтэр өөртөө шаардлагатай нотгорондоо сурмуулж чадаагүй дав болон шинжлэх шатны шүүхтэр шинээр нотгор гаргаж болдог учраас та тохироод ядагдаад дуусна. Энэ ганцхан аргагүй. Тэгэл хүмүүс бол энэ татгалзахаас юунаас айддаг. Өөрөлдмөл шүүгчийн занаанд орно гэх. Шүүгчийн занаа гэж байх хэрэгтэй. Ягдгүй шүүгчийн дээнцэн байх хэрэгтэй. Нэг орцыг шиг таних ёстой. Гадаад зүйлээр үнэлэх ёстой. Гадаад үнэлгээр үнэлэх ёсгүй учраас тэр нүдэ болсон төгсч юм байдаг шүү дээ. Энэ учраас бол бүсийг таргалтахгүй татгалзахаас байдаг. Тэр бүсийн гишүүний нэгэн нас дараа хөдөлгөөний дагуулсан юм үлдэх яаж хандах вэ? Энэ маш нөхцөл асуудал. Яг гэвэл өв залуучдын асуудал 500 эдний хуулийн 520 гаруй нийтлэг гав нэг хоногор нийтээр өв залуучдын чинь ихний бүхэн Монгол ба Орогоо дээрэл орчдөг. Өөрөлдөө энэ дээр хууль маань өмнө асуудал юу вэ? Хүний гизэн бүрлж байгаа. Бүгд өглөх гэхдээ энэ төсөлтэй. За тэр дагуур хөвгтийн тухай асуудал энэ маш хүнд асуудал. Тэр дагуур хөвгтийн үе асуудал яа. Тэр санштай. Нөхрийн дагуур хөвгтийг эхнэр нь авчиад юутай насан туршид болго шууд одоо нэг юм маргаан дайны гол дүрний хөвгтээр байж байгаа юм саний юм. Эхнэр нөхөр хоёр ингээд дайжсан дагуур хөвгтөөс нөхөр нь тэр нас бүрэгөө тэр нөхөр нас орлаа өстөө өвөр үлдээсэн байж байгаа. Тэнгүүд нөгөө эхнэр нь юу гэхээр шууд материалтаар очиад энэ хүүхдүүд миний хүүхд учраас би энэ хүмүүсийн одоо халамжлагч наа гэж асраа хамгаалагч нь бидний утгаар асраа халамжлагч утгаар шууд нөгөө зүйлийг нь өвөөс нь татгалзаад өөрөө ганцаараа өвлөгч болоод эхнэр тэнгүүд өвлөгч болоод өөр дээр хөрөнгөний бүх хөрөнгүүдийг авангуудаа буцаага тэр өөр хүний нэр рүү шилжүүлээд ингээд өвөөс нь татгалцсан. Одоо нөгөө хүүхд эсвэл нөгөө хойд ээжээсээ нэхэ явж байна. Хойд ээж бол лоор хийсэн. Яагаад? Өвөө ээж. Хэрвээ юу авал шаардлагатай гэж үзэх юм бол яг 16 нас хүрсэн бол өөрөлдөн бол бүрэн чадамжтай болох хүүхэд нэхэмлээ гараад ирэхэд болоогүй 18 нас хүрчиж ирэхэд нь тэрнээс маань тэр өвд хинч халдах ёсгүй. Монголын хуулийн дээр иргэний хуулийн дээр энэ зохицуулт нөр алга. Монголоос бусад орны хуулийн дээр энэ маш нарийн зохицуулт байж байгаа. Тэр өвийн зохицуулт. Манайд бол маш бүдүүлэхгүй байдаг. Бүдүүлгийг далимжуулаад хүмүүс ингээд өвийн асуудал дээр ингээд янз бүрийн ловерийн ч бос юм хийгээд байдаг. Энэ юм байдаг. За нэг оролцогч аа. Яаш. За байна уу? За баярлаа. Танд ороо минь төргий. Та холбогдсон байна. Яадаг. Тэгээд одоо энэ гарах зүйл байгуулсан манай Монголынхаа судалгаа дээр багтаад одоо хайрцаг байгаа. Тэгээд нөгөө батал хайрцаг хайрцаг боломжтой болохыг үнийг хараад харваа тодорхойлох хэрэгтэй хаадаг. Тэгээд энэ одоо устай яа тэгээд
За ойлголоо. Энэ нэг одоо импортын онцгой эрхийн тухай асуудал яригдаад байх шиг байна. Энэ бол ерөөсөө өөр хуулиараа өөрөө зохицуулагдаад явна. Энэ зохицуулагч юм дээр хэрвээ хэн нэгэн этгээдийг хааж хорих юм бол эргүүлээд сөрөг үр дагавар гаргадаг ийм юм байдаг. Гэхдээ тэр хэнд эрхийг нь олох юм. Одоо импорт эрхийг нь. Жишээлх юм бол одоо танд олголоо гэдэг юм бол би барьцна. Тэрэнд олгол тэр барьцна. Ингээд энэ тусгай энэ хэсэг улсуудад эрх олгох юм бол тэнд юу гэдэг нь нөгөө авилгал нь өөрөө үрждэг. Ийм учраас энэ тусгай зөвшөөрөл асуудал бол өөрөө асуудал. Харин ганцхан өөр юмуд байдаг Монгол нэг хэмжээгээр нь орчоо нэг оруулж ирж байгаа этгээдийн оруулж ирж байгаа амны хэмжээнд нь одоо цаад хийдэг болохоос биш доржиг нь болохгүй гомбон асуудал өөрөө ардталтай авилга үүсгдэг ийм юм байдаг. За дараач үнийг аваа. За тэгээд сая түрүүчийн яриаг өргөжлүүлээ. Энэ өвийн асуудал бол маш тано минута. За минут үргэ. За. Энэ одоо Монголын одоо иргэд юм уу жирийн тавхсан байдаг. Тэгэхээр энэ юу яагаад яах юм бэ? Таран нэвтрүүлгээр одоо цагийн байдаг одоо наадын дуугаар хасаад янз бүрийн шин ахыг одоо батчлал үзтгэж байна. Тэгэхээр одоо малын төвшөнд байсан багш ярьдаг шүү дээ. Одоо багтаа маамагаа гайхаж юм уу багш ярьдаг. Тэгэхээр цагийн байдлын сонгуулийн талаар ингээд одоо юм хасчих гэж боддог юм аа миний бодлоор. Я баярлалаа. Нэг юм бэ. Одоо манайх бол хуулийн цорхоо гэж байгаа. Би бол миний хувьд бол хууль эрх зүйн одоо хүний асуусан асуултанд хариулна. Нийгэмд байж байгаа өнөөдөр нийтлэг байж байгаа эрх зүйн зохицуултын асуудал бусад юмар бол би зөвлөгөө өгнө. Ийм юм байна. Тэр нэг улс төр руу хэтэрхий ороод ирэх юм бол эн чинь одоо үдж байгаа бүхэл одоо телевизээр энэ маань өөрөө хангалттай гарч байгаа. Ийм л учиртай. За оролцогч маань хариулт авсан бах гэж бодож байна холбогдогч маань. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд хариуцагчаар оролцохдоо шүүхээс шаардсан баримтыг гаргаж өгөхөөс татгалзуул яах вэ? За энэ маань их сонин зохицуулалт байдаг. Өөрөөр юм бол одоо шүүхээс шийдвэр гүйцэтгэх алба хариуцагчаар нь ороод ирдэг шүүхтэр тэгээ нотлох баримт гаргуулъя гэдэг тэгэнгүүт одоо шүүх маань захирамж гаргацдаг. Тэгээ захирамжийг биелүүлэх гээд одоо шийдвэр гүйцэтгэх захирамж биелүүлэх ёстой биелүүлдэггүй. Тэгээ албан гаргуулъя гэхээр яах вэ гэсэн зохицуулт өөрөө гарч ирдэг. Энэ бол иргэний хэрэг шүүгт хэн шийдвэрлэх тухай хуулийн одоо 10 дугаар зүйлийн 16 дахь залбирал зохицуулагчийн эрх зүйн хэм хэмжээ байхгүй гэсэн үндслээр хэргийг шийдэж болохгүй гэсэн ийм асуудал байж байгаа. Шийдэхгүй байж болохгүй. Тэгтээ тэр юу гэдэг тэр шийдвэр гүйцэтгэх алба маань тэр нөгөө нотлох баримт гаргаж өгөхгүй бол албан гаргуулах тийм хуулийн зохицуулт бий. Энэ маань үгүй иргэний хэрэг шүүгт хэн шийдвэрлэх тухай хуулийн 38-ийн 3 гэж байгаа. За энийг хэрэгжүүлэхдээ энийг хэн хэрэгжүүлдэг вэ гэхээр шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлдэг. Гэхдээ энд шүүхт эрх мэдэл бий. Шийдвэр гүйцэтгэх албанаас нотлох баримтыг албан гаргуулах тохиолдолд цагдаагийн байгууллагыг томилж болно. Өөрөлдөх юм бол тэр шийдвэрийг одоо хэрэгжүүлэх чийтгээр цагдаагийн байгууллагыг томилж болно. Энийг шүүх өөрөө шийдэх хэрэгтэй. Шийдвэр гүйцэтгэх алба бол өнөөдөр инээдмийн байна шүү дээ. Нотлох баримт гаргаж өгөхгүй. Иргэн шаардна өгөхгүй. Шүүгээр шаардуулаад гаргах гэдэг манай далгаа гэж худлаа хэлдэг. Байгаа шүү дээ. Бага баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. 20 дугаар асуудалд энд нэг төрийн байгууллагын төлөөллийн тухай асуудал шүүхтэр байдаг. Төрийн байгууллагын төлөөллийн тухай асуудал гэдэгтээ зэрэг тухайн төрийн байгууллагыг шүүхээс тийм баримт гаргаж өгөө гэд шүүх шаардчихдаг. Тэгэнгүүт юу гэхээр төлөөлөгч нь шууд гараараа нэг бичдэг. Ийм баримт байгаа байхгүй гэж худлагаас юм бичдэг. Тэгэхээр энд хуулийн зохицуултын өөр зохицуулт энд хамаардаг. Юу гэвэл төрийн байгууллага нь шүүхэд тамгатай баримт өгөөд ийм баримт байхгүйгээд арга нь гарынхаа усгийг зураад тамгаа дараад шүүхэд ирүүлээ. Энэ бол нотлох баримт. Нөгөө баримт байхгүйгээд ийм баримт шүүхэд ирүүллээ гэж бодъё. Одоо нөгөө төрийн байгууллага дарга нь. Ингээд тэр баримт нь байгаа тохиолдолд шүүхэд хуурамч баримт гаргаж өгсөн гээд нөгөө төрийн байгууллагын даргыг одоо эрүүгийн хариуцлага хүлээл гэж болно. Энэ бол одоо эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлээр зохицуулагдана. Тэгтэл нөгөө төлөөлөгчтэй авчаад нэг юм
сараачаад бичээд өгчин тэгдэл тэр төрийн байгууллагын дарга шүүхэд нотлохоор гаргаж өгч байгаа биш байхгүй юу? Зүгээр тайлбар бичиж байгаа асуудал. А тайлбар худал тайлбар бичсний төлөө хариуцлага хүлээх гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр энэ нотлохоорынтын үнэлгээний асуудал дээр энэ шал өөр үнэлгээ байхад өнөөдөр шүүх маань одоо шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг шийдэх ганцхан шүүх байдаг. Энэ бол Сүхбаатар дүүргийн шүүх. Сүхбаатар дүүргийн шүүх маань байнга нөгөө шийдвэр гүйцэтгэгч нартайгаа учирсаар байгаа шийдвэр гүйцэтгэгч нарын талд ороод тэгээ гараар үздэн морь сарын бичээд өгснийг энийг одоо тухайн байгууллагаас гаргаж өгч байгаа нотлохоорт гэж үздэг. Энэ нотлохоорт биш. Зүгээр тайлбар. Тайлбар нотлохоорт хоёрыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч нар мэдэхгүй яваад байна. Ийм л учиртай. За сайн байна уу? Холбогдсон байна. За холбогдсон байна та яриарай. За энэ оролцогч маань холбогдсноо мэдэхгүй. Ягаад гэвэл энэ хүмүүс маань ингэдэг байхгүй юу? 2 3 залгаад холбогдохгүй болоод ирэнгүүт нөгөө ажлаа босод хүмүүстэй аль тийшээ залгаад нэг холбогдож магадгүй гэдэг. Холбогдонгууд нөгөөдөл маань одоо анзаархаа байгаад нэг асуудал болдог. За би танаас нэг асуулт асууя. Нотротыг шүүхэд хариуцагчаар татан оролцуулжээ. Гэтэл нотрот итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулаад өөрөө шүүх хуралд оролцохгүй байдаг. Нэхэмжлэгч тал нотротыг оролцуулах хүсэлтэй байдаг. Үүнийг яаж шийдэх вэ? За нотариатын тухайн асуудал бол нэг бас нэг эмзэг асуудал болчиход байгаа юм. Өнөөдөр нотариатууд бол хуурамч бичвэрэнд үйлдэж барих, хийх барих энэ замбарыг авсан. За одоо та ялангуяа бүр нийтэмтэй би хэлье л да. Нотариатын тагны одоо нэг сахилгын үүнийхэн дарга одоо хяндаг шалгадаг хамгийн том дарга нь баслын нэг үгүй. Эндээс хүнээ авчдаггүй. Тий. За холбогдсон байна та? Байна. Холбогдсон байна. За асуугаарай та. Энэ орон сууцны дундыг цагдаагийн хэлцэл байрлал юм аа. Тэгээд тэр цагдаагийн хэлцэл байрлал нэг хүүхдийн тоглоомынхаа дунд бас байрлалдаг яг. Тэгээ одоо өөрсдөө цагдаагийн байр өөрсдөө хийгээд хашаа атгаад хүүхдийн тоглоомыг таллаад хашаа атгсан байгаа байхгүй юу? Тэр өөрсдийнхөө байшин болохоор өөрийнхөө байгууллагынхаа хашаан дотор байна гэж байна. Тэгэхээр тэр байгууллага яг орон сууцны дунд тэр хүүхдийн тоглоомын дунд байрлалдаг байгууллага. Тэгээд орон сууцд бол эсэргүүцэж байгаа байхгүй юу? Орон сууцны дунд байхад маш тохиромжгүй байгууллага. Тэгээд зөвхөн цагдаагийн газар цуглагдаж ирсэн хүмүүсийн хүүхдийн тоглоомын талбай дээр өдөржингөө байдаг тамхи татаал, тамхины аккурдыг хаяа, шүлс нусаа хаяа тэнд өрөөсөө тэгээ байждаг байхгүй юу? За тэгээд энийг орсон суугчд эсэргүүцдэг. Орсон суугчд эсэргүүцдэг гэдэг орсон суугчдаг бол дуудаж нэгээр нь дуудаж одоо эсэргүүцэхгүй байх гэж гарын үсэг дуулж байж тийм юу явагдсан. Тэгээ одоо энэ газраа ухаад ирсэн. Хайл дүүргийн хааны. Эсэргүүцэх гэхээр ингээд цагдаа нар нь болохоор одоо үндэслэлгүй гэж үзээд байгаа бид нар болохоор. За тэгэхээр юм байна. Та иргэд чадахгүй бол одоо төр томдогчдын эрх ашиг хамгаалах холбоо манай байгууллагад хандаад хүсэлтээ гаргаж бид нэр та нарын өмнөөс нэхэмжлээ гаргаад бас явж болно. Тэгэхээр тэр юу гэдэг тэр өнөөдөр бол ийм байдалтай байж байгаа. Байрны дунд цагдаагийн ийм юм байгуулагдана гэдэг чинь маш аюултай юм үүсдэг. Яг таны хэлдэг шиг юм болдог. Эрүүжүүлэх болчихоо гэж байгаа байхгүй юу? Бүр та нар эсэргүүц энийг бүхэлд нь эсэргүүц. Яг цонхыг хааж байгаа хүүхдийн тоглоом хоёр талд нь байгаа. Тэр тоглоомын талбайны өглөө орой нарыг хааж байгаа. Би танаас нэг юм асууя. Энэ сөөх одоо танай орчны газрыг эзэмшилтэй авсан тийм одоо эзэмших эрх олох авсан уу авч чадаагүй юу сөөх нь? Сөөх болохоор яг ямар талбай хэмжээнийг хаана нэмэх манай талбайд авахгүй гэдэг тэгээд нэг яг бол сууштай тийм арга хэмжээ тэмцэж яг өгөхгүй байгаа байхгүй юу? Гого сөөхөөсөө тэр одоо эзэмшилд авсан эсхийг та нар асуух хэрэгтэй. Гэтэ яг тэр байшин байх талбай нь болохоор сөөхийн эзэмшил биш гэж үздэг. Биш гэж хин тэгээд та үзсэн юм уу? Хашаан дотор гэж байгаа. Гэхдээ тэр байгууллагч нөгөө нэг орон сууцны дунд яг энэ хэлбэрийн орон сууцны байрлал дунд байрлал. Тэгвэл наад талбай чинь сөөхийн эзэмшлийн талбай байх хэрэгтэй. Та наад материал аваад бид нар дээр хүрээд ирэхдээ үзье. Баггүй бол одоо хууч ард ирэх биш үү? Тий. Хууч ард ирэх зуужийн тэнд байдаг. Тэрний ертөнцийн зүгээр хамгийн урдлынх нь хаалга.
одоо заг компани одоо хуучин өнөөдөр өдрийн шанны байсан хуучин. Тэгээ яг тэр хаалгаар нь ороо 3 давхар 320. 3 давхар 320. 90 юу лээ 9602 9703 утсаар холбогдож байна. За би таны утсыг бичээ даа. 9602 9703 03 За баярлалаа. холбогдож байгаа дээрээ. За энэ зөвшөөрлгүй газар янз бүрийн байгууламж барих тохиолдлууд их гарах юм л та тий. Тэгнь. Тийм. Та энэ талаар бас хүмүүст зөвлөгөө өгөхөд оршин суугчдад Ер нь ийм хүн өөрийнхөө эрхийг ямар ч хэлбэрээр хамгаалж болно. Өөрөлдөө тухайн одоо цаана өөрийн эзэмшил байна уу байхгүй энэ дээр одоо юу хийх юм бэ энэ маань эргүүлээд өөр ямар одоо сөрөг нөлөө авчрах энэ талаар хүн бүх хүн гомдлоо гаргах хэрэгтэй. Өөрөлдөө тэр хүмүүс эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэг. Энэ эрхийг чинь цаана өөрөө энэ явж идэг. За түрүү натуратын талаар ярьжсэн. За тэгээд тэгтээ натуратын тухайн асуудал дээр бол натурат гэдэг маань өөрөлдөө одоо хуучин хуулиар одоо тэр 60 одоо 70-80 одоо оны хуулиудаар болох тэр гэрчлэгч гэсэн нэр томьёогоор явж ирсэн байдаг. Натурат гэдэг бол гэрчлэгч. Тэр гэрчлэгчийг хүн төлөөлнө гэсэн ойлголт байдаггүй. Тэгэл манай хуулийн дээр гэрчлэгчийг хүн одоо этгэмжлэгсэн төлөөлөгч гэрчлэгчийг одоо төлөөлөөд шүүх хуралд орно гэсэн тийм сонин ойлголт одоо өнөөдөр явж байна. Яг гэвэл хинч одоо шүүхэд этгэмжлэл гаргаж болно. Мөн натурат этгэмжлэг хүнд өгч болно. Тэр бол өөр босод эрхчэн асуудал. Гэрчлэлтэй холбоотой үгэлтээр нөгөө гэрчлэгч идгээ заавал өөрөө оролцох хэрэгтэй. Яагаад болохгүй гэж. Энэ бол зохицуулагч өөрөлдөө бол бас л нөгөө 16-гаар энэ шүүгд хандж болно. Яагаад гэвэл энэ бол гэрчлэгч. Натуратыг хариуцчаар дуусан бол натурат этгэмжлэгсэн төлөөлөгч томилж болох ч өөрөө заавал орох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүн гэрчлэгчийг гэрчлэгчийг хэн нэг этгээ төлөөлнө гэсэн хууль дэлхийн нийт дээр байхгүй. Ганцхан Монголд натурат хариуцчаар татагдсан тохиолдолд нөгөө натуратын этгэмжлэгсэн төлөөлөгч ордог ганцхан Монголд. Тэгээ натуратыг оруулах гэхээр шүүхэн татгалз. Энэ бол зөвхөн дэлхийд дээр ганцхан Монголд байдаг юм. Гэрчлэгчийг төлөөлөгч төлөөлнө гэсэн юм ганцхан Монголд л бий. Дэлхийд дээр өөр ямар ч улс орн тийм юм байхгүй. Тийм учраас тэр натуратыг оруулах ёстой. Гэхдээ манай хууль нь өөрөө тодорхойгүй юм заасан байж байгаа байхгүй. Тэгэхээр натурат гэдэг нь Монгол биш шүү дээ энэ чинь гадаад үг. Монголоор гэрчлэгч гэсэн үг. Гэрчлэгч гэсэн үг байгаа учраас тэр гэрчлэгч бол гэрчлэгчийг хэн нэгэн төлөөлнө гэсэн хууль ерөөсө дэлхийд дээр ганцхан Монголд байгаа байхгүй. Гэрчлэгч хүн өөрөө гэрчлэх ёстой. Ийм л юм бэ. За баярлалаа. Улсын дээд шүүхээс илт хууль бус шийдвэр гаргажээ. Хууль зөрчсөн дээд шүүхийн тогтоолыг яах вэ гэсэн асуулт байна. Энийг инээдэмтэй асуудал байна. Өнөөдөр дээд шүүх бол замбрааг алдсан. Замбрааг алдна гэдэг чинь ингэж байгаа юм. За энэ гар утас шүүгээд шүүхэд одоо хянуулах гад хэмжээ гаргалаа. Шүүгээд. Тэгсэн чинь нөгөө шүүх нь энэ сандал бол 4 хөлтэй, төлөвлөгтэй тийм юм гэд одоо хариуг өгч чинь. Энэ нь илт хууль бус шийдвэр. За тэгвэл энэ илт хууль бус шийдвэр яах ёстой юм бэ гэж. Тэгээд зэрэг энэ дээр ийм бий. Энэ бол иргэний эрх шүүх тэн шүдэрлэх хуульд бол дээд шүүхийн тогтоолыг яах вэ гэсэн зохицуулт байхгүй. Ганцхан тэр нийт шүүгчтэй хурлаанаар оруулах гэж ерөнхий шүүгчд хамт гаргаж болно гэж байгаа. Ерөнхий шүүгч нь юу гэхээр ганц хүн байдаг. Нөгөө дээд шүүхийн шүүгч маань 5 хүн байдаг. Тэр боломж байхгүй. За нөгөө шүүгчдийг чи юунд өгж болно? Хууль бус шийдвэр гаргалаг цагдаад өгж болно. Цагдаа болохоор улсын мөрдөн байцаах гэдэг нь тусгай субъектийг хэлж шалгана гэж. Тэр тусгай субъектийг хэлцэх гэдэг чинь юу? Нөгөө шүүхийн шийдвэрийг хянах эрх байхгүй субъект. Тэгтэл энд бол ганцхан л гарч байдаг юм. Өөрөлдөө бол 124 гэсэн зүйл заалтаар бас нэг шүүгч нарт юм хийж өгч болно. Эсвэл зөвхөн ганцхан дээд шүүгч нарт зориулсан үндсэн хуулийн заалт байдаг юм. Үндсэн хуулийн 50 дахь зүйлийн 52 гэсэн заалт байдаг. 52 гэсэн заалтан дээр юу гэж байдаг юм бэ гэхээр дээд шүүхийн тогтоол нь хууль зөрчсөн бол дээд шүүх өөрөө хүчин болгоно гэж байгаа. 52 дахь заалт. Тэгвэл 52 дахь заалтыг одоо хэрэгжүүлэхгүй хууль зөрчсөн гэдгийг
одоо ил эрхийн хууль бус юм а дээж өгөх хэрэгжүүлэхгүй. Тэгвэл одоо хайчих уу гэсэн асуудал юм. Ахаал өгнө. Нөө ерөнхийлөгчдүүд ер нь дахиад өгнө. Ягаад гэвэл нэгэнд үндсэн хуульдгээ заасан учраас 10 100 ч гэсэн гэлээ гэсэн тэр хүн бол эрхтэй шүү. Үндсэн хуульд чандж болно. Үндсэн хууль болохоор энэ манай үндсэн хуулийн асуудал биш гэж хэлж болно. Их хурлд өгч болно. А ягаад вэ гэхдээ тэр нөгөө үндсэн хуулийн биш аа дээд шүүхийн одоо гишүүдтэй хугацаанд дуусаад ирэхээр их хурлаар ч оруулаад танилцуулагдаад явдаг ийм журамтай. Ганцхан шүүгч нараас хүн дээд шүүхийн шүүгч нар. А тэгэхэд юу гэвэл нөгөө хууль зөрчсөн шүүгч нар чинь их хурл дээр байнга нэрнь дурдгдсан бол тэр улсуудыг ахаад сунгахгүй ийм асуудлууд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл аван автал нь тэр одоо үндсэн хуулийн 52-ыг зөрчсөн гэсэн үндслээр өөрөөр хэлбэл үндсэн хууль зөрчсөн бүх хууль хүчингөө хэрэглэхгүй байж болно. Дээд шүүхийн тогтоолыг хэрэглэхгүй байж болно. Ягаад гэвэл үндсэн хууль зөрчсөн бол ийм л юм би. За нас барсан хүнтэй хамгийн сүүлд хамт байсан гэд шийтгээд явуулсан байна. Тэгэхээр талиагачтай хамт байсан нь гэмт хэрэг мөн үү гэсэн асуудал гарч ирж байна л да. За энэ бол хуулийн мөн чанарын тухай асуудал гарч ирж байна. За уучлаарай Эрдэнэ хаянд оролцогч гарч. За тасарлаа. За хуулийн мөн чанарын тухай асуудал гэхээр Монгол ямар хуультай юм бэ гэсэн тухай асуудал юм. Монголын хууль бол нэг юм байдаг. Ял заршуулахгүй байх хуультай. Тэгвэл хүнлэг энергүй нийгэмд яадаг юм бэ гэхээр хүн хэлмэгдүүлэхгүй хуультай. Монголын хууль сонин шүү. Хүн хэлмэгдүүлж болно, ял заршуулахгүй. Хууль нь тийм. Гэхдээ тэр одоо яг энэ асуудал маань саяны энэ асууж байгаа асуудал маань хэдэн жилийн өмнө гарсан. Нэг доронтоос ирсэн нэг change энд хүмүүстэй архиулж хагаад манай хүн дараад нь хаач үлээ нэг нас орсон байдаг. Тэрнтэй нэг архиулж исэн 3 хүн байдаг. Тэр 3 хүнийг гурвыг нь авчиж шийтгэхэд шорон тэгээд ингээд өчнөө юм болсон байж байгаа. Маргаан болсон юм байхгүй. Маргаан ч байхгүй юу ч ганцхан шалтгаан юу бол чи хамт архиулсан хамт сууж исэн гэдэг үнэлээр хүмүүсийг шийдэгдэг. Өнөөдөр Монгол яг тийм байна. Монголын хууль нь тийм. Ийм заван хуулийг өөрчлөх ёстой. Өөрөлдвөл манай Монголын хууль маань яг тэр 30 оны хууль хэвээрээ. Өнөөдөр шүүхийн шүүгч нар эргүй нотлох баримтаар хэрэг шийддэггүй. Өөрөлдвөл гар хөлийн одоо юун таарсан хээ хаарн гарын хээ хаарн таарад яг тэр тухайн үеийг одоо нотлох баримтаар хэргийг шийднэ гэсэн ойлголт байхгүй. Ганцхан юу өгч зэрэг ганц удагтан суулгаж хагаад хүнээр өөр нь хэргийг хүлээлгээд ингээд шийддэг. Өөрөлдвөл субъектээр хэрэг шийддэг болохоор одоо нийтдээ 100 эрүүг хэрэг шийдлэхэд 90 субъектээр буюу хүний мэдүүлгээр хэрэг шийддэг 10 зөвхөн нотлох баримтаар хэрэг шийддэг. Тэгвэл үнэхээр тэр 90 дотор нь бол баг тийм хагас шихам дандаа хэлмэгдсэн байдаг. Өнөөдөр Монгол бол хэлмэгдлийн орн. Ийм л юм байна. Хууль нь тийм юм. Хуулиа өөрчлөх хэрэгтэй. За. Шүүх хүний эрхийг хамгаалахаас татгалзжээ. Эрхэн зөрчигдсөн этгээдийн эрхийг хамгаалах шүүхээс өөр ямар газар байдаг вэ гэсэн асуулт байна. Монголд бол ийм газар байдгүй. Байдаг ганцхан газар байдгийг. Тэр нь бол хүний эрхийн үндэсний комисс гэж байдгийг. Хүний эрхийн үндэсний комисснд дарагч байхгүй, юу ч байхгүй. Тэнд ингээд яваад очингууд энэ шүүхээр орж юм байна гэж хүлээж авахгүй. Шүүхээр ороод ингээд шүүгээр хэлцэж чагаад яваад очих юм бол энэ шүүг дээр хянагч байгаа учраас шийдвэр нь гарсныхын дараа ирээрэй. Шийдвэр нь гараад очингууд юу ячна. Шүүгэд өгөөг байхад та нар шүүгээр шийдвэж болно гэж хэлнэ. Тэгэд хамгийн инээдэмтэй би хүний эрхийн үндэсний комиссд ямар хүн тэр хүний эрхийг хэмжээ юу яаж гэнэ гэж Монгол улсын ерөнхий яллагч байсан хүн хүний эрх хамгаална гэх тийм сууж байна. Онгоо шүү дээ. Яллагч гэдэг чинь хүнийг яллаж шийдэх зорилго бүхий субъект хууль цаазны хамгийн өндөр албан тушаал улсын ерөнхий прокурор байсан хүн хүний эрх хамгаална гэх тийм сууж байна. Өнөөдөр Монголд хүний эрх хамгаалалт ямар байгууллага байдгийг би мэдэхгүй байна. Хүний эрх хамгаалаад ингээд шийдэжсэн ямар ч байгууллага өнөөдөр би хэлэхэд хэцүү байна. Тийм байгууллага байдаг. Төрийн тийм байгууллага байдгийг би мэдэхгүй байна. Хүний эрхийн үндэсний комисс гэлдэг чинь тэр хүний эрхийг яг ингэж хамгааллаа гэсэн баримт өнөөдөр бидний нүдэн дээр үзэгдсэнгүй. Би лав хүний эрхийн үндэсний комиссийн одоо хэдэн жилийн тайлангуудыг би үзсэн. Тэдний хувьдаа эдийн хувьдаа ингэсэн тийм тайл тэгтэл үн чанартаа за энэ баяраа гэдэг хүний эрхийг хүний эрхийн үндэсний комисс ингэж хамгаалаад ингэж шүүхээр ороод ингэж шийдлээ.
Энэ нараа гэдэг хүний биелээ, энэ сараа гэдэг хүний эрхийг ингэж хамгаалаа. Ийм тайлан ард түмэнд хэрэгтэй хүний эрхийн үндэсний комиссийн хүмүүсээ та нар хүний эрхийг яаж хизээ яаж хамгаалсан юм? Хэний эрхийг хамгаалсан юм? Энийг ард түмэндээ тайлагнаач. Байхгүй шүү дээ. Тэр улсад өндөр цалин аваад сууж яадаг. Энэ ингээд хүний эрхийг хамгаалъя гэсэн өчнөө олон арга хүмүүс байна. Тэр хүмүүс суудаа тавьж өг тэр хүний эрхийн үндэсний комиссийн. Энийг хэн томилдгийг? Хүний эрхийг хавчин богдуулдаг улсууд тэр улсуудыг томилдгийг. Ийм л учиртай. Байхгүй манай тийм байгууллага. Тэр аим асуудал. За тэгтээ яг энэ хүний эрхтэй холбоотой асуудал. Энэ бол би нэг сайн жишээ дурдъя. Шүүхээр одоо цагаатгагцсан этгээд одоо эрхээ хамгаалдаг тухайн асуудал байдаг. Энэ бол урд нь бол яаж явдаг вэ? Урд нь бол одоо ингээд жишээлх юм бол одоо нараа баяраа гэдэг хоёр хүн авчаад одоо хоёулаа нэг сар одоо хэлмэгдэж суучаад гараад ирээд хоёулаа одоо ингээд хохирлоо төрөөс нэгж байгаа гэж бодъё. Тэгээ энэ тохиолдолд юу гэдэг тэр нараа нь бол компани захирал байсан. Тэрний сарын орлого нь 2 сая төгрөг байсан, 3 сая төгрөг байсан. Тийм учраас хохирол нь 2-3 сая төгрөг нараад олгоо гэж. За нөгөө баяраач гэдэг юм уу тэр нь болохдоо тэр ажилгүй байсан. Ажилгүй байсан учраас одоо цалингийн доод түвшин одоо 100 хэдэн мянган цаас олгоё гэдэг. Яг адилхан хоёр хүн. Яг адилхан хоёр хүн ингэж манай Монголын шүүх ялгартай болдог. Нэгэнд нь 100 мянган цаас өгдөг, нөгөөдөгт нь 2-3 сая төгрөг өгдөг. Хоёулаа адилхан хэлмэгдсэн байсан. Уучлаарай ирдэнэ хань хүнийг авчи. За холбогдсон байна та. За холбогдсон байна яриарай. Бара. Оби икс. За. Орой баркнаас шүү. Аадормын солон хүнтэй Аксева. Эксичэн банк 2 хоногийн дараа нэг арганы болох шийдвэр гаргасан. Тэр тухайн хэрүүл зөвшөөрөг биеөр зөвшөөрөх аа. Агтэр ипотекийн зээл юм да. Шүүхээр ороод би ялагдсан. Эрчээд дараа тавтаад шатсан чинь хараад үсгүй нэрээд энэ авраатай дарахгүй. Ეს дэвч шүүхэд очоод тийм үндэслэхгээр дээр шүүх нөгөө эффект авах байхгүй. Та энд нэг ийм асуудал байдаг. Дээд шүүхийн шүүгч бол бас л хүн. Тэр дээд шүүхийн шүүгч ах トゥ хамаацанд нь найз нөхдөд төрийн багнаас зээл авах гэсэн сонирхол зөндөө байгаа. За нөгөө дээд шүүхийн шүүгч одоо хүнд утсаар ярьж байгаа шүү дээ. Нөгөө банкны одоо тусгай активын улсуудаар утсаар яриад. За ийм байна. Одоо манай нэг найз ч юм уу дүү ч юм тэрэнд одоо нэг хэдэн төгрөг хэрэгтэй нэг янз бүрийн нэг баг хүүтэй нэг тийм зээл ингээд юу ачиж барьцаа муутай байна. Туслаач гээд уцаар ярьдаг. Яг нь нөгөөх нь тэрийг нь бүтээгээд шүү дээ. Хариуд нь тэр хүн ямар юм хийж нэг ийм юм хийж байгаа. Монгол өнөөдөр дээд шүүх бол хоёрын сонирхолтой субъектүүдийн нэгдэл болсон. Авилгын уурхай. Ерөөсөө энэ. Тэгвэл тэр би яг авилга авсан тэр шүүгч ингэж авилга авсан гэж би хэлж чадахгүй. Гэхдээ би нэг юм хэлж чадна. Нэг нэлээд хэдэн жилийн өмнө нэг шүүгчийг, дээд шүүг нэг шүүгчийг авилгатай тэмцэх газарт өгөөд шалгуулахад авилгатай тэмцэх газрын комиссар нь юу гэсэн бэ гэхээр яг таны хийснээр энэ шүүгч хаус авсан байна гэж байгаа. Гэхдээ энэ хаусыг энэ маргаан үүсгээс өмнө авсан учраас энэ авилгын асуудал биш ээ гэж хэлсэн. Одоо нөгөө хүн шүүгчийг л байж байна. Энэ бол баримттай юм ярьж байгаа шүү. Тэр өнөөдөр бол дээд шүүхийн шүүгч нар бол асуудалтай болсон. Одоо бүр хамгийн нийтэмтэй жишээ хэлье. Би удахгүй би сонин дээр тавих нэг материал байгаа. Тэр нь юу гэхээр дээд шүүхийн за би нэг авчираа. Байна уу? За холбогдсон байна. Тийм байна. За
Тийм байна. Та асуултаа асуугаарай. 자수라. 인간들한테 나 동치나 여기 얘기하는 그 또 어쩌려는데 야 하나들 우리 다사다. 내가 또 없애들 나 오늘 거기에 다사다. 나 오늘 우리 미지듯이. За уучлаарай анхаарья. За. 또 못하겠다. 우리는 잠을 보러 하고 나 좀 우리 얘기했대. 네, 그거대로 끝났다. За таныг хүндлээд авч байгаа маа уцыг. За тэгээд юу асах гэсэн? 와 나만 웃기지. 도로에 얘기했대. За юг? 어느 쪽 회식했나 사요. 또 올라왔다가 높다. За ойлголоо. За баярлалаа. За тэгвэл саяны тэр дээчүүгийн шүүгч нартай нэг өргөжлүүлээд ярих уу? 얘기했나 사이는 오고 있나. 올사라가 오고 있다. За баярлалаа. 그래도 왜 또 써고 왔으면 또 올다가 없어 그냥 없지는 못해. За баярлалаа. 네. За. За ингээд сая одоо тэр дээчүүгийн шүүгчтэй холбоотой асуудлыг ярьж байхад таслаа гэж ах шиг байна. За хуульд ийм байдгийг шүүгчийг татгалзаж болно. Дангаараа орж байгаа шүүгчийг татгалзах юм бол ерөнхий шүүгч шийддэг. Тэр шүүгч шийддэггүй. Гуруулаа орж байгаа шүүгчнараас нэг шүүгчийн татгалзах юм нөгөө хоёр шүүгчийн шийддэг. Ийм хуультай, хуулийн тим юм. За тэгсэн чинь дээд шүүхийн шүүгчдэр юу шийдсэн бэ гэхээр дангаараа орж байгаа шүүгч татгалзал нь үнэлэхгүй бол тэр татгалзлыг хүлээж авахгүй байх эрхтэй гэж тогтоол гаргаж байна. Нийт шүүгчдийг татгалзахад ерөнхий шүүгчийг татгалзахад тэр шүүгч дангаараа шийдэх эрхтэй гэж шийдэж байна. Дэлхийн аль ч улс оронд байхгүй ийм тогтоол дээд шүүхээс гаргалаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэдэгтэр дээд шүүхэд одоо нарийн бичиг байсан хүн шүүгч болсон байдаг. Уянх гээд Цугадор дүүргийн шүүгийн шүүгч. Тэгтэл тэр уянх гэдэг шүүгчийг одоо татгалзсан байдаг. Татгалзлыг уянх шүүгч шийддэг. Ахаа татгалзлыг ахаа шийддэг. Ахаа татгалзлыг ахаа шийддэг. Тэгтэл дээд шүүгийн шүүгч нар бол уянх шүүгч бол одоо татгалзлыг шийдэх эрхтэй гэж дангаараа шийдэх эрхтэй гэж. Нийт шүүгчдийг татгалзныг шийдэх эрхтэй гэж. Энэ бол илт хууль бус. Өнөөдөр Монголын дээд шүүх ийм балиар бузар болцсон. Би энэ бузар шүүхийн шүүгч нарыг бүгдийн цагдаагаар би шалгуулахаас өөр замгүй. Энэ хүмүүс маань намайг одоо бас л цагдаад өгнө. Гэхдээ энэ бузрыг арилгахын төлөө би та бүхэнд мэдээлж байна. Одоо ингээд цаашид ч гэсэн би мэдээлэх болно. За та холбогдсон байна. За. Энэ нэг тохтаа ерөнхий бомб явуулдаг. Энэ ерөнхий жаргал бомбчээс бас санагдсан нэрээс ингэж түрээсээ хөөсөөр хот ерөнхий яаж хийх вэ зүгээр тэгээд ингэ зөвлөлтөд яриад Монгол ардын нэг тэрбумын бичлэг. 60 тэрбум. Тий 60 тэрбумын бичлэг. За. Наадсан бол аимшиг юм би. Дэлхийд дээр ганцхан Монгол улс зүгээр байж байгаа. Дэлхийд дээр ганцхан Монгол улс авилгалыг дэмжсэн. За авилгалыг дэмжих гэж одоо ингэ 60 тэрбум гэдэг хад одоо ингээд одоо ард түмэн тэр 60 тэрбумд нь саналаа өглөө. Хар машин санал өгсөн юм ард түмэн санал өгсөн юм мэдэхгүй. Дараад нь сони юм биш үү? Одоо нэг байгаль орчны сайдыг нэг нөхөр байгаа штэ. Тэр нөхөрийн одоо төлөөлөгч нар нь 100,000 төгрөг тарааж агаад баригдсан бичлэг телевизээр явсан тийм үү? За тэгсэн чинь одоо нийслэлийн давзаалдах шатны биш ээ. Одоо эрүүгийн давзаалдах юм нийслэлийн давз одоо ямар төлөөлөл шүүх нь яасан бэ гэдэг зэрэг энэ мөнгө тараах хэрэгтэй байсан юм аа. Мөнгө тараас нь зөвөө гэж шийдвэр гаргацсан. Яа, тэгтээ тэр Монгол тэгж байгаа. Сонгуулиар оюун хорд гişүн бол мөнгө тарах хэрэгтэй байдаг юм байна. За дараад нь оюун хордлын комиссын сайдын жилийн юун жил, туслахын жилийн юун жил бас нэг хэдэн зуун саяын асуудлыг яриад бас буун шуугын тарьсан тийм үү? Тэгэл бас чимээг болсон. Гэтэ тэр Монголын ард түмэн шүүхтэйгээ нийлээд авилгалыг дэмжчихье. Үнэхээр
Нэгэнд Монгол авилгалыг дэмжсэн бол. Сангийн үйл мэддэг шүү дээ. Тэр гадаад туу. Сангийн үйл хийж шүү. За тэгэхээр ингэж байгаа. Нэгэнд Монгол улс авилгалыг дэмжсэн бол одоо бид нэр яах зарга байхгүй. Тэр авилгалт гэж гадрын дараа авилгалыг чаддгүй одоо шалгаж чаддгүй цаашаа явж мэдгүй. Өөрөлдөх юм бол би тэр ганцхан юм би. Одоо ард түмэнд тэр нэг юу биш та. Оюун хорлын шүүхийн шийдвэр байгаа. Оюун хорлын шүүхийн шийдвэрийг ард түмэнд ил тавихаас нааш бол би ганцхан юм хэлж чадна. Энэ үг бол Монгол улсын шүүх оюун хорлыг их хурлын гишүүн оюун хорлыг сайдчихлоо. Тэрийг өөрөлдөх бол хүмүүс 100,000 тарааханд зөвөө гэж шүүх шийдлээ гэж би ойлгоод байгаа юм. Мэдгүй би хулгайч гэж хэлэхгүй. Ганцхан тэр гишүүн 100,000 төгрөг тараах хэрэгтэй гэж болож оюун хорд гишүүн гишүүн гэдэг нь тэр оюун толгойн Монголд амжуулах хэдий сэргүүцсэн дамжуулахгүй гэж гараа өсөөлсөн хулгайчлал байхгүй юу. Тэгэхээр тэр хулгайч гишүүн гэдэг нь надад чинь одоо миний үгээр надад чинь өөрсдөө сонгогдсон тайван гэж сонгогдсон тэр хавцаа танхимд суухгүй. Тийм бол суух дуртай уу одоо би ч суух. Яг л аюултай юу нэг цагийн аваад. Хөөс энд ийм Монголын төлөө гэсэн их хурл байх ёстой болохоос биш. Монголын эсрэг байж байгаа их хурл байх ёсгүй шүү дээ. За бас нэг юм би оюун хорл яасаа гэж хэлж байгаа. За саяны хүн дээр хэлье. Бас ажлын яасан бактер би энэ баг дууланд нэг хаяа гарчдаг юм. Нэг өглөө өвөл гарах гэсэн чинь яасан гэж нэг хэдин бэвсэн бэчсэн юмнууд одоо 3,000 төгрөг авна гинэ. Зайсан луу гарсны төлөө 3,000 төгрөг авна гинэ. Дахин цаас дуулан нэвтэрсний төлөө хүн болгоноос хуцаж байгаа ш. Тэгвэл хамаагүй авах бүх хүнээс авах. Тэр зайсанд амьдарч байгаа хүмүүсээс бүгдээрээс 3,000 авах юм бол өдөр болгон 3,000 авах юм бол харин төсөв тэрэгтэй баг. Тэгвэл тэр 3,000 авдаг хүмүүсийг тэр уулны наан биш. Нэг нь дархан цаас гэдэг нь зайсангийн гүүрнээс цаашаа дархан цаас болж байгаа ш. Учираас зайсангийн гүүрэн дээр ингээд нөгөө хаалтаа хийгээд тэгээд машин болгоноос мөнгө ав хүн болгоноос тэр 3,000 төгрөг авалт оюун хорлоо. Тэгхийн бол ард түмэн дэмжинэ. Тэрнээс одоо эрүүл агаараас зүхтаасны торгуул гэж 3,000 цаас аваад байвал харин ёстой яршил байна. Иймэрхүү улсад өнөөдөр Монголын төрд дүүрэн байна штэ. Ойлгохгүй юм би. За сайн байна уу та холбогдсон байна? За. За асуултаа асуугаараа та холбогдсон байна. Анхан шатны шүүхтэр байцаа шийдэг үстэй. Энэ шүүхэр ороод анхан шатны шийдвэр гаргацаад давсан. Давталах шатруу. Тэгвэл анхан шатны шүүхээ шүүхтэр байгаад одоо бичээд хамжээ. Тэгээд асуухаар зэрэг тусгаас асуухаар зэрэг материал зэрэг бүрдээгүй байсан байна. Энэ тэндээ ч юм уу дотор ирсэн байна. Энэ тавхаас ингээд процесс авалтайгаа батаад ирсэн юм аа. Тэрний одоо бүрдүүлж явуулах гэдэг юм. Тийм юм бүрдүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Та тэгвэл одоо шууд маргааш шүүхтэр очиод хууцыг нь долоод бүх юмыг нь дугаарлаад ав. Шүүхийн шийдвэр гарах үед байсан материал биш үү? Тэрэн дээр нэмж материал хийх юм бол энэ гэмт хэрэг шүү. За тэгэхээр ингэж байгаа. Үнэхээр энд бол шүүхтэр гэмт хэрэг явагдаж байгаа юм байна. Өөрөлдөх юм бол ингэж байгаа. Яг шүүхөр болоод дуустаа шүүгч алхаа зогтлоо. Тэр хавц зэрэгтэр 40 хуудас материал байсан бол 40 хуудас материал байхдаа 45 6 7 8 сар болчих штэ. Тэгэх юм бол энэ маань гэмт хэрэг буюу өөрөлдөх юм бол нөгөө эрэггүй хуулийн 253 дахь зүйлтэй хамааралтай юм болчих шүү. Тийм учраас та маргааш очиж хавц зэрэг тоол танилж зургийг ав. Ийм л юм байна. Энд гэмт хэрэг үлдэх чинь тэнд. Шүүгч нь тослогтойгоо нийлээд гэмт хэрэг хийж штэ. Энэ бол гэмт хэрэг байна уу? За та түрүү оюун хорл гишүүний талаар яриад байна л да. За энэ дугаарыг авчи. За байна уу холбогдсон байна та? сайн байна. За сайн байна уу та? За энэ их хурлын чуулганы хаяг нэг хатсан юм аа. Тэгэхээр нэг ажил зүгэний эмэгтэй гүтгэх гэдэг үгээд оруулах гэж зүтгэхэд нөгөө хэдэн бүр зихтэй хэсэг үүсэх юм аа.
Тэгэхээр ингээд тэмдэгч нь одоо хуулийн цаахан асууад байгаа ш. Гүцэх гэдэг тэр гүцэдэг бол үнэхээр их байгаа. Одоо түрүүний сонгуулиар дээр ачсан намын чинь юу гэдэг хийсэн бүтээсэн бүх юмнуудыг нь одоо ерөөсө хийгээргүйгээр гүцээд ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ сонгуулийн социалист юм уу энэ зөвхөн гацаа юм дээр ачсан намын хийсэн юм өөрсний хийсэн юм шиг яриад байгаа шүү дээ. Тэгээ энэ ихээсээ ингэж энэ өөрсний ухаан байна уу юу? Ачсан бол тэнийг биш гэдгийг танаас анхааруулж байна шүү. За эснэлгээ тэгээ сайн тэмцээрэй. За баярлаа. Баярлалаа. За баярлалаа. Та түр оюун хорол гишүүний талаар яриад байсан. За. Тэгээд нэг тойрогт өрсөлдөж ясны хувьд за би одоо нэг юм байна. Тэрний тухайн асуудал дээр биш. Одоо цаг дуусчих шиг байна. 45 минут явах хэрэгтэй. Одоо бараг 50 минут болцсон байна. Тийм ээ. За ингээд манай төрд гомдгсдын эрх ашигыг хамгаалах холбоо төрийн бас байгууллагт та шүүгч прокурор болоод төрийн албан хаагчдаас болоод хохирсон иргэд болон албан байгууллагууд та бүхэн манай байгууллагад хандаж болно. 9602 9703 мөн 99884040 утсуудаар холбогдож манай байгууллага дээр ирж зөвлөгөө авч материалуудтайгаа танилцуулж болно. Бас нэг нэмж хэлье. Өөрөлдөө манай нэвтрүүлэг маань 1-р 4-р өдөр 2 явдаг байснаа болоод дараалсан 2 өдөр буюу 7 хоногийн эхний 2 өдөр 1-р 2-р өдөр явдаг болж байгаа. Маргааш 8 цагт эргээд уулзцгаая. Баяртай.